Тэгэр бол энэ асуудлыг авч дээд шүүхээс бичиг авсан байгаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ процесс яаж өрнөж байгаа юм бэ? Цаашид тэр нь хэрхэх вэ гэдэг дээр. За дээд шүүхээс бол бичиг гэхээс илүү зүгээр шүүхийн шийдвэр явуулсан байна. 64 баха хууц бүхий шийдвэр явуулсан. За тэгээд ер нь яг зүгээр бас зарим нэг хуульчд тийм үү сегүүр дотор хуульчд за тэгээд хуучин сайд дээр бас нэг төгөл гаргацсан байна шүү дээ. Ер нь бол мухардл орсон гэдэг. Тийм мухардл ороод асуудал байхгүй. Үндсэндээ бол одоо төрийн байгуулалтын байнгын ороо энэ асуудлыг за ер нь бол төлөв нэг эрх логногоос ч юм уу хэрэгжүүлээд бас хилцээд энэ юухан зүйтэй авах гэсэн юм бодолтой байна. Ер нь бол хуулийг хэрэгжүүлэх ёстой. Хуулийн өмнө иргэд эрх тэгш байх ёстой шүү дээ. Тэр утгаараа зарим одоо шүүхийн шийдвэр гарлаа гэж зарим нь болохоор хэнийг гавлаад аваад явдаг. Хэнийг нь болохоор ингээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй ингээд байгаад ах хэрэгтэй гэсэн асуудал үүсэж байгаа шүү дээ. Хоёрдугаар бол үндсэн хуулиар бол шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх хэрэгтэй. Тэр утгаараа бол хэрэгжих ёстой гэж үзэж байна. Улсын хурлын даргын одоо дэрэгдэх зөвлөлөөр энэ асуудлыг хилэлцсэн гэсэн ер нь хилэлцсэн асуудал байхгүй. Ер нь бол зүгээр л одоо мэдээлэлтэй холбоотой асуудлууд ярилцсан. Тэгээ би бол тав хүнд хэлсэн шүү дээ. Ер нь бол хуулийн өөрчлөлт оруулъя. Тэгийн хууль болоод улсын хурлын тухай хуулийн өөрчлөлт оруулаад улсын шүүхийн шийдвэр хэрэг гарсан тохиолдолд энийг бол хэлэлцгүйгээр сонсоод явдаг. Тийм үү? Ийм шийдвэр гаргалаа гэсэн шүү дээ. Түүнээс одоо хэлэлцгүй гэсэн асуудал биш. Тэгэхээр одоо бол ерөнхийдөө бол одоо байгаа үндсэн тэр хууль өөрчлөлт оруулаад тэр их процесс бол хойш нь татаад яах вэ? Үндсэн хуулийн тэр тедэргөө заагаа шүүхийн өмнө бол бүх иргэд тэгш байна гэсэн утгаа бол одоо байгаа хуулийнхаа үндслээр бол хэрэгжүүлээд явъя. За тэгээ магадгүй зүгээр хэрвээ мэдээж үндсэн хуулиар заасан хүн өөрийнхөө эрхийг өөрийгөө хамгаалах хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэр утгаараа бол мэдээж ганц гишүүнтэй ноцолдоод байгаа асуудал биш. Улсын хурлын гишүүн даван цог доктор гэдэг хүн бол өөрийгөө хамгаалах бүх зүйлийг бол хийж болно. Бүх асуудлуудаа бол зөх байгууллагад ч юм уу өөрийгөө асуудал одоо бишүүлж явж болно шүү дээ. Ганцхан үндсэн хуулинд заасан юугаа барь, хуулийнхаа заалтыг барь, тэгээд төрийн байгуулалтын байнгын ороо бол хурлаа ер нь хийгээд явна л гэж. Улсын хурлын тантай адилхан байр суурьтай хүмүүс ер нь бас эсрэгцүүлж байгаа. Ялангуяа ардчилсан намаас бол мэдээж одоо тухайн гишүүн ол явах хүсэхгүй аа шүү дээ тийм ээ, байр суурь нэгтгэж байгаа. За ардчилсан намаас зөвхөн сураг шүү. Зөвхөн юм дээр ажлын хэсэг байгуулагдсан гэсэн зүгээр сураг л байна. Энэ өмнө хөтлөн би мэдэхгүй байна. Нэгдүгээр текст нэгдүгээр мэдэхгүй байна. Хоёрдугаарт шүүхийн юуны хуучин сайд бас мухардл орсон гэсэн нэг юм хэлчихлээ шүү дээ. Ийм зүйл байх ёсгүй. Ийм зүйл байх ёсгүй. Үндсэн хуулийн тэрээр заасан л байгаа заалт байгаа бол бид нар тодорхой хэмжээнд бол хэрэгжүүлээд цаашаа явах хэрэгтэй. За магадгүй зарим нэг хууль гишүүд бол яриад байгаа. Улсын хурлын бүрийн эрх асуудал ярьж байгаа. Улсын хурлын халдшгүй бүрийн эрх гэсэн асуудлууд яригчээд хэрвээ улсын хурлын халдшгүй бүрийн эрхийг яриад ингээ бүх зүйлийг хаагаад авах юм бол энэ чинь үндсэн хуулийн өмнөх эрх тэгш байдал бол алдагдаад байна шүү дээ. Тодорхой хэмжээнд халдшгүй эрх зүйн асуудлууд бол ярих зүйтэй байх. Гэхдээ энэ тохиолдолд шүүхийн шийдвэр нэгэнд гарсан байгаа бол шүүхийн шийдвэр бол буцалтгүй биелнэ гэсэн үндсэн хуулийн залтад бид нар байх хэрэгтэй. Улсын хурлын спикерийн хувьд ямар байр суурьтай байгаа? Энийг ер нь даргын дэрэгдэх зөвлөлтөөр энэ асуудлаар байр суурь ер нь бол хэлсэн шүү дээ. Ер нь бол яг зөвхөн бид нар бол мэдээллийн хувьд л ярилцсан болохоос биш бүр хэлсэн асуудал бол байхгүй шүү дээ. Хэлсэн асуудал байхгүй. За баярлалаа.